Том сэдвүүдээр шуугж байгаад өмнө нь ярьснаа мартчихдаг нэг зовлон байна. Ерөнхийлөгч Баттулга анх нэр дэвшиж байхдаа Дорж Зодыг улсын баатар болох хэрэгтэй гэсэн. Одоо тагчиг. Дараа нь иргэдийн өрийг тэглэх хүсэлтгээ юм намынхнаасаа гардаж аваад сүйдмэд болсон. Мөн л нам. Сонгогдож гарч ирээд 60 тэрбум 30 гэрүүл гисгийгээд аваад уурж байсан бас л таг. Нөгөө офшороос мөнгө оруулж ирэх инээ тэрэ бол бүр өнгөрсөн. Огт тийм юм байгаагүй гэлтэй амаатаа самглаа. Нөгөө Санжинбаяр Мэнд сайхны инх сайхан нарыг элчин сайдаас нь татнал гэсэн. Нөгөө хоёр нь одоо ер нь хааж явдгийг. Хурц генерал Солонгос нислэл гэсэн. Тэгээд бүр сургаггүй. Тэр нь ямар ч юм те ам дагуулж худлаа яриад явдаг худал нөхдүүд байдаг да. Ер нь яг л тэр жишгээр яваад байна. Ард түмэн олон нийт жууг нь ой санамжтай л да ууг нь. Олон нийт сандаггүй юм ахад сошиал сүлжээний ой санамжийг яана гэх вэ? Элбэгдөржийн худалчийг хүмүүр мэднэ. Харин Баттулга ерөнхийлөгчийг эрхвиш бүгдийн хүн худлаа ярих нь гайгүй болов гэсэн яг л адилхан худлаа яриад явждаг юм байна. Эсвэл тэр ерөнхийлөгчийн суудлын дээр суухлаар л өөрийн эрэхгүй худлаа ярмаар санагдаад болдоггүй юм болов? Нэг л учир байна. Чадахгүй юм бол ер нь худлаа амлах хэрэг байгаа ч юм уу, гоо ч юм уу. Тэр хүмүүс чинь ямар хариуцлага хүлээхгүй ингэж яваад байж болдог юм уу? Энийг хурдан шийдэж өгөөч. Энийг хурдан шийдэж өгөөч.